Сайн байцгаана уу? Янж бож том байна. Та бүхэн эзний имэйлээр дөрнөө өнөдөр яг подкаст хийж байгаа өдөр маань бол Пентекост өдөр байгаа. Харин сүсээр дүүрэн тийм сайхан өдөр байна. Тэгээд өдөр яхан 5:15-аас уншиж өгье гэж бодсон юм. Дахиад ялангуяа өвчтөө байгаа, чөлөөлт хэрэгцээтэй байгаа, мэрэгэн ухаан дутж байгаа, санхүү мөнгөний асуудалтай ч юм уу хэрэг тийм хүмүүс байгаа бол энийг бас анхааралтай сонсороо гэж хэлмээр байна. Тийм биш байсан ч гэсэн бас тийм нэгэндээ туслахын тулд энэ ишлэлээр ингэж байж шүү дээ гэж хэлхийн тулд бас та сонсороо. Эдгээр яхан 5:15. Бид түүний хүслийн дагуу юу ч гүйсэн. Тэгэхээр эхний энэ подкастыг анхудаа сонсож байгаа бол та өмнөх подкастуудыг сонсороо. Үнэхээр итгэл чөлөөлт эзний хүсэл мөн үгүй юу? Тэр эзний хүсэл үнэхээр мөн байгаа. Есүс юунд дуудагдаж ирсэн бэ гэдгийг мэдэх бол маш чухал байгаа. Есүс юунд дуудагдсныг мэдэхэд түүний өөрийгөө гэрчилсэн ишлэгийг уншихад бол хангалттай байгаа. Та бүхэн Исая намны 61-р ишлэгийг уншиж болно. За би хамтдаа бас уншия. Эзэн бурхны сүнс миний дээр байна. Учир нь эзэн намайг зовгостод сайн мэдээг дэлгэрүүлэхийн тулд томилсон юм. Тэр намайг шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгэн, ололцосод эргчлөөг тунхалж, хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд бичлэж байгаа. Тэгэхээр тэр сайн мэдээ түгээдэг, зовгостод сайн мэдээ түгээдэг, шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээдэг, ололцосод эргчлөөг тунхалдаг, хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд энэ бүхнийг эзэн яасан байна. Томилсон бас яасан байна. Тосолсон байх нь л дээ. Тийм болохоор таны идэвхжлөлттэй холбоотой энэ Иесусийн хүсэл ч юм уу Бурхны хүсэл мөн үү биш үү гэж асуух шаардлага байхгүй. Үнэхээр мөн. Тэгээ та түүний хүслийн дагуу гуйж гинэ гэсэн үг. Тэр биднийг сонсдог гэдэг нь түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм гэж. Тэгэхээр үнэхээр Бурхан магадгүй 7 тэр өмнө тусалж байгаа чамайг сонсохгүй битгий гоншгоно гэж зарим хүн хэлж магадгүй. Тийм биш. Таны Бурхан сонсдог, таны зовлонг шаналтай хамт уйлдаг байгаа. Тийм учраас таны хэцүү зовж явах үед үнэхээр хажуучин байдаг. Гэхдээ тусалчихгүй яагаад байгаа юм гэж хэлж магадгүй. Эзэн бидний хүслийг үнэхээр сонсдог байгаа. Тэр хамт үлдэж итгэлээр үлдэхээс нааш энэ бүхэн болдоггүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Бурханд хууль байдаг, таталцлын хууль байдагтай адилхан, таталцал түлхэлцэл өвчнөө олон хууль байдагтай адилхан бас идэвхжлөлтийн хууль бас байдаг. Ерөөсөө тэр хуулийн дагуу явах хэрэгтэй, түүний үгээр алхах хэрэгтэй гэсэн. Тэр биднийг сонсдог гэдэг нь түүнийг өмнө бидэнд байгаа итгэл зориг юм. Бид юу ч гуйсан тэр биднийг сонсно гэдгийг бид мэдвэл тэр юу ч гуйсан сонсно гэж байгаа байхгүй. Бид түүнээс гуйснаа авсан болохоо мэднэ гэж. Тэр гуйснаа авсан болохоо мэднэ гэдэг бол маш чухал зүйл аа. Жишээлбэл би нэг бичвэр амтан дээр бас хүмүүс эхэлдэг. Ингээ заримдаа би яг үнэхээр тухайн бичвэрүүдийг барьсан байгааг хардаг. Тэгвэл яг тэрийг гартаа сүнсэн дотроо барьчлаа гэсэн үг шүү. Магадгүй тэр нь таны махан бие дээр ч юм уу шуудангаар яг хурж ирээгүй байсан ч гэсэн та байгаа гэдэгт итгээд тэрнтэй адилхан үйлдэлүүд гаргаж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр тэр бол их чухал байгаа. Яг заримдаа залбирч хууж байгаад яг авсан гэдгийг мэддэг л дээ. Би ч бол ажилгүйч юм уу эсвэл яг нэг тухайн зүйлийг асуугаад Бурханаас гуйж яадаг л да. Хүмүүстэй залбирдаг байгаа. Яг авсан гэдгээ мэдэх үед би талархаж залбирч эхэлдэг байгаа. Яг эдгэж өгөөч гэж залбирхаа ч юм уу эсвэл нэг надад өгөөч гэж юусоо залбирхаа болждаг. Яг бол би сүнсэндээ шууд ядглаа авсан гэдгийг мэддэг байгаа. Эдгээрийнхэн 5:15. За цааш нь Яков 1:5-6. Харин та нарын хин нэг нь мэрэгэн ухаанаар дутвал бүх хүнд өгөөмрөөр буруушаалгүй өгч Бурханаас боо гэж. Тэгээ Бурхан бол таныг буруушаадгүй. За та би өвдсөн юм чинь би ингээл гим нүгэл хийсэн учраас ч гэдэг юм уу. Би хүн алсан хүн хүчнэсэн хүн өчнөө олон хүмүүсээ залбирж яхад тэр хүмүүсийг эдгэж чөлөөлдөг. Эзэн бол заримдаа амар сайн хүнийг залбирд идэвхгүй байхад нөгөө хүмүүс нь маш хурдан эдгэрч идэг. Би бүр гайхаад ямар сони юм бэ гэж заримдаа боддог байгаа. Тэгэхээр Бурхан ямар ч хүнийг ялгуулдаггүй, буруушаадгүй би нүгэлтэй ч юм уу нүгэлтэй болохоор эдгэрэхгүй юм ч гэдэг юм. Тэгж бодож бол ерөөсөө болохгүй. Ер нь бол тэгж ерөөсөө бодож болохгүй. Тэгэхээр ялангуяа тэр өвчтөе хүмүүс янз янзын бодлууд бодох аюултай байдаг учраас яг эзний үгэн дээр зогсох ёстой. Бурхан буруушаадгүйгээд буруушаалт орж ирэх юм бол буруушаалгүй өгдөг. Бурхан буруушаахгүй, намайг буруушаахгүй, буруутгахдаггүй Бурхан буруутгачны гэж зайл гэж хөөх ёстой байгаа. Тэгэхээр буруушаалгүй өгч Бурханаас гуйг.
Тэгээд түүнд өгөгдөх болно гэж. Тэр гуйх үед яхан түнд өгөгдөх болно. Тэгэхээр одоо энэ хичээлийг л одоо яг янз янзын хүмүүс заагаал янз янз аргаар заадаг л та. Одоо зарим теологийн хувьд одоо буруу ч юм уу гэж хэлдэг хүмүүс байна. Теологийн хувьд ч одоо итгэгчүүдэд ч чөлөөт чамд хэрэггүй штэ гэж хэлдэг хүн байна л та. Одоо юу гэх юм ариун сүнс өөр нэг бузар сүнстэй хамт орших хамарч боломжгүй шүү дээ гэж хэлж байгаа. Энэ дэлхий дээр ариун сүнс оршдог. Дэлхий дээр үнэхээр гим нүгэлтэй хүмүүс харанхуй сүнсүүд угаасаа ноёрхож л байдаг байгаа. Үнэхээр би бол бодохдоо энэ хөр Иесус л буруу сүнс байхгүйсэн. Бусдад нь бол ямар нэгэн байдлаар бид нар энэ дэлхийн амьдрал болохоор хүн муулдаг л бол хүн одоо атаархдаг л бол ямар нэгэн хэрэг хийсэн л бол буруу сүнсэнд дүүд хаалгах нэг тийм боломжуудыг гаргаж өгдөг байгаа. Зүрхэндээ ямар ч гим нүгэлгүй хүн гэж бол байхгүй. Тэгжлэр та худлаа гэж хэлдэг. Тийм болохоор нүгэлөвлөгч хүн болгонд ямар нэгэн тийм харанхуй бас сүдэр байдаг. Ганцхан харанхуй сүдэргүй хүн бол би Иесус гэдэгт бүрэн итгэдэг. Тийм болохоор тэр үнэхээр Иесус бидний гин нүглийг төлөөс болж чадсан байгаа. Тийм учраас ер нь бол чөлөөлтөн дээр бас зарим теологийн ойлголтуудаас салах хэрэгтэй. Би теологийг буруу гэж хэлээгүй. Харин одоо та одоо итгэж өмөрсөн байж болно шүү дээ. Тэр итгэл өмөрсөл чинь буруу байх юм уу? Библиэд зурж явах юм бол бодит байдалтай зурж явах юм бол тэрнээсээ та салах хэрэгтэй л гэсэн үг. Өөр юм бол хэлээгүй. Харин ч эзнээс надад чөлөөлөгдөх юм байна уу? Намайг цэвэрлэж өгөөч. Одоо үнэхээр танд таалагдахгүй юм байна уу? Цэвэрлэж өгөөч гэж гуйх хэрэгтэй. Тэгээд түүнд өгөгдөх болно гэж. Харин тэр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйх гэж. Эргэлзээ гэдэг бол маш хэцүү зүйл. Эргэлзээгүй итгэлээр гуйх гэдэг бол хамгийн хэцүү зүйл. Тэгээд хүлээж авах бол үнэхээр сүүлчийн алхам байгаа. Тэр хүлээж автлаа бац зогсох бол маш чухал байгаа. Учир нь эргэлзэгч нэг нь салхиар тугдан давлгаалах тэнгисийн долгио мэт ачаа гэж. Тэр эргэлзэж эхлэх үед л хажууд долгио шиг савлаж эхлэх гэсэн үг байхгүй. Бац зогсохын яг эсрэг зүйл байгаа. Тийм учраас та бац зогсохын тулд үнэхээр юу яах ёстой? Бац зогсох нь бол эзний үгэн дээр зогсох ёстой гэсэн. Тэгээд итгэлээр бат нэгэнтэй хамт залбирч болно. Тэр болохс хамгийн чухал шүү. Тэгээд ерөөсөө эргэлдэж болохгүй. Үргэлж эзэн тантай хамт байдаг шүү. Баярлалаа.